Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр юм блэ? Аль сургууль уу? 34-р сургуулийн гээ оюун хорол багштай 3 ангийн сурагч А8. Номин орж иржээ. Дандаа нэг ангийнхан тийм ээ. Дараагийн хүүхдийн нэр нийслэлийн 34-р сургуулийн 3 ангийн сурагч гээ оюун хорол багштай 3 ангийн урангоо орж иржээ тийм ээ. За 34-р сургуулийн 3 ангийн гээ оюун хорлын сургуулийн сурагч А8. дараагийнхан зүгээр нэрээ хэлээд явчих. Ано. Бүжинлам. Боинзая гэсэн хүүхдүүд орж иржээ. За өдгөрийн чимэг зураг зураагүй. Номын өдгөрийн. Хэдүүлээ өнөөдөр биш үү? Үнэг хэрэг 2 гэдэг одоо үлгэрээр сэдв зураг зурья. шүтээ. За нэг өдөр залчаар нэг гүйж явсан чинь модон доогор гүйж явсан чинь дээшээ харсан чинь энэ үнэг бяцлаг зууцсан сууж явах юм. Гэхдээ энийг нь хуурч аваад идчихгээд хой хэрэг чи над бяцлагаа өгчхөө гэсэн чинь нөгөөтг чинь дуугардгүй. Гэхдээ энэ одоо зууцсан юм чи яад дуурах юм гэж бодоод үгүй чи дуулвал ямар гоё дуулах болоо гэдгсэн чинь ёстой алтан гургалтай шиг дуулах баах та гэдгсэн чинь онгираад вааг гэж дуулсан чинь бяцлагаа унгаад үнэг нөгөөтгийг аваад тэгээ идчихдэг тийм ээ. Ийм үлгэр бид нэр цэцэрлэгт байхдаа сонсч ирсэн. Гэтэл чинь одоо та нар монгол хэлний хичээл дээр ч юм уу те зургийн одоо зохион бичлэг энэ төр байх юм бол тэрнийхээ дагуу чимэг зураг зурчиж. Үлгэрийн уншингуудаа үлгэрээс сэтгүүлсэн зураг зурчижээ. За тиймийн учраас бир балмаструудаан бэлдээд нэг энэ үнэгний толгойн хэлбэрийг яг энэ үзүүр тийшээгээ шөвгөр ийм 100 дугуй дүрсийг зурчна. Үнэгний чих мэдээж том. Энийг ийм сүрлэг том хийж игэл яах вэ? Толгой чих хоёроо үнэг онцлогтой. Гэхдээ хамгийн онцлогтой юм нь болохоор сүүл. За би бол ургуулж өө. Ер нь ургуулж шүү. Тэгэхдээ 100 дугуй духан ийм дүрсийг хийчихнэ. За багш нь юу гэлээ сүүл их гоё байх хэрэгтэй гэсэн тийм ээ. За энэ талын хөл ердөө ингээд зурч. Тэгээд энд нь яг хомсон. За үнэгний маань ерөнхий ингээ хэлбэр нь гараад ирж байна. Тэгээ эндээс чи одоо хамгийн сүртэй юм нөгөө сүүл гэж бид нар хэлжсэн тийм ээ. Энийг их сүртэй томоор гаргаж ирүүл яг ингэж намируулж ингэж гаргаж ирүүл их сүртэй. Үүнээр хураад зүхтаагаад байдаг гэж байна шүү дээ. Ийшээ ингэж янгуутай сүүлээ хаяал ийшээ зүхтаадаг. Ийм амт гэж байна. Тийм учраас одоо хуурдаг учраас залчаар үнэг гэж. Зарим хүүхдүүд үнэг шиг залтай энэ гэж идэг шүү дээ тийм ээ. За ном зураас нүүд гараад ирнэ. Нүүд бол ерөөсө голдоо цагаантай ингээд бодчих. Бүлтгийг л гараад ирчих. Нэг хэдэн соримоос ингээд хийчих болно. Амыг бол ерөөс ингээд хийчих. Ам нь эндээс гарч ирж байгаа шүү. Тэгээ эн чинь нөгөө юуг нь идэх гэж байгаа учраас хорхой нь хүрээд шүлс нь гойжод байна шүү дээ. Мэдээж үзгүй. За гар бол энэ хоёроос ингэж гарч ирээд ингээд болчихно. За ингээд хүлээгээд хүүхдүүдийн зургийн явцыг хараадах. За багш нь хэлсэн тийм ээ. Том зурж байгаагийнх нь их гоё болно шүү. Сайхан болжээ. Болсон байна. За одоо гараа бийжүүлэх хэрэгтэй. Гарыг ингэж зураасаар өрхөд хэрэггүй. Энийгээ сайхан ингэж давхарлаад ингэж будаад ингэж явуулаад ийшиг ингэ холбож байна.
Тэгээ нөгөө тахир энэ хумс биш шүү дээ. Энийг ингээ хийчих шүү дээ. За дараагийнх нь гар нь явлаа. Бодлаа, ийшээгээ явлаа, орон зайд. Гэдэс шар байх хэмжээг ингээд хэмтгчиж байгаа. Шар хэсгийг. За ингээд нөгөө үлгэрийн баатар алдарт үнэгч нь одоо ингээ гарч ирж байна шүү дээ. Үнэгээр юуг төлөөлүүлж үлдгэрт харуулдаг үлээ? Зайлтай тийм ээ. Юм хүний имийг хуурч авдаг. Тийм байж болохгүй гэдгийг харуулж. Үнэгээр дандаа ингэж зайлтгүй шар үнэгээр үлгэр чи өөрөө сургамжтай байхгүй юу? Тэгээ үлдгэрээ суралцаж ухаан суусан хүүхдүүд бас их олон байд тийм ээ. За ингэж орчин. За одоо нөгөө хэрийг зурх гэж ажил гарна. Хэрийг зурх гэж ажил гарах юм бол тэр модыг бол ерөөс ингээл энэ ёроол үлтэн ингээл явчихна. За багш нь нөгөө хялбархан зурх талаас нь ингэж юу яаж өгч биш. Энийний цаагаар оруулаад ингээд ерөнхий модны маань яг хэмжээ нь гараад ирж шин. Тэгээ энэ дээр яг ийм өгч. Мөчр нь гараад ирлээ. За мөчрөө ийшээ өргөссөн хэлбэртэй ингээд давхарлж байна. За одоо энэ дээр чи яг нөгөө ногоо навчин яг ингээ хийгээд хэлнэ шүү дээ. Энэ үзэг дээрээ хэрээгээ суулгах хэрэгтэй. Хэрээ бол ерөөсөө нэг ийм л юм байгаа шүү. Ийм богор шүү та. Толгойных нь хэлбэр нь ерөөсөө юм. Тэнгүүтээ энд ийм юм. Нөгөө цуусан бяцлаг нь бас нэлээд том байгаа шүү. Ийм. Бяцлагч нэг ийм нүхтэй энэ байдаг тий. За хэрээний нүдийг бол ерөөс ингээд хийчихнэ. Тэгээд толгойг бол яг хараар гэж бодчихно. За будаад ирэхлээр гоё болно хөөд. За энэ хэрээний сарвуу ингээ биеийн доошогон сүүлнэ. Энд яг хоёр далавчийг хийж штт. Тэгээ энэ цээж хэсгийн саарлаар бодчихлаа яг. Энийг улбар шараар бодчих тийм үү саарлаар бодчихаар хэрэг гараад ирж байна. За зураг дуусах ер нь их төгч байна. Хоёр номон зураасаар л ерөөсөө энэ навч гэдгийг та нар палмастер явал энэ биерэн наадах чи их гоё болж байгаа биз? Энэ үзүүр биерийнхээ үзүүрийг мэдрээд ингээ сайхан зураа авчих штт. За ингээд сайхан навч шитрийг бол одоо ингээд та нараа олшруулад хийж болно шүү дээ. Энэ навчууд их олон байх тусмаа их зүгээр дээ. Тийм ээ. Ингээд. За энэ модны энэ ширхгүүдийн ингээд өгчглөөр модон будаад ирэхлээр бас их гоё гэж харагддаг. За ингээд хэлүүлээ биш үү? Энэ зурсан зураг өнгөөр одоо жинхэнэ үнэгээ амьдруулж орон зайтай болгож сайхан чимгэлж өнгөө зөв сайхан сонгож боднаа. За үнэг үл яг улбар шар. Албар шар өнгөтэй. Үнэгийг л яг. Энэ биерээр будах тав штэ. Биер палмастраараа ингэж ийлж будаарай. Ингэж. Тэгтээ та нар биш үү? Зөөлхөн дарна. Ингэж. Наадах чи нэг чанга дараад байх байхгүй. Ерөөсөө ингээд баг хүрхтэл гарч байгаа байхгүй юу? Толгой гараад ирцээ. Тийм байгаач. За одоо энэ бие хэсгийг
зүгээр энэ хар контур энэ юундаа ингээ будахад арилахгүй будах контур нь байж лээ. За ингээ үнэгний биеийг ингээ бодчих байна. Яг хөл будахтаа энэ хүзүр дээр нь цагаан үлдээгээд энэ үзүр дээр нь цагаан үлдээгээд яг хоо сүүлээ ингээ бодчих. Ягаад багш нь энийг удаа харуулж байгаа гэхэлээ телевизээр бас хүүхдүүд энэ зургийн хичээлийг үзээ сууж идэг учраас тогтож өнгийн тэмдгэж ингээ зааж өгч шүү дээ. За тэгээ манай телевизээс хүүхдүүд дүлэглэж жишээ сайхан зургаан бас манай хүүхдүүд яг үзүүлдэг. За хошууг бол юу яана? Жахан тодор бодно. Тодорчуд. Хошуу шар хэсгийг. Энэ дээр нэг гилан цагаан үлдээгээл ингээд бүтчихнэ. Тодоод ирж байгаа биз? Тэгээ өнгөн дээр ягаан ингээд сүүдрийг нээч. Улам орон зайтай болоод гоё харагдана. За энэ дээр нүд гэд нэг юм бэ. Нүдийн нь биштэй. Ногооноор эргэлдүүлчих. Та нар бол ямар ч өгч болно шүү дээ. Тэгэхдээ ийм өнгөхлөөр яг нүд нь наашаа ингээд гэрлийн гялантайгаа наашаа дугуй пумпигээ гараад ирж байгаа. За энэ чинь шүү дээ. Ягаан өгч. Хэл ягаан. Тийм ээ. Эсгийг цаарлаар өгч. Хошуугийн бүр шараар өгч. Үнэг ер нь хэрэг ер нь ингээ баг тодроод ирж байгаа байхгүй юу? Тэгэхдээ үнэгний хэрээний нүдийг наашаа нэлээд тодруулахын тулд хэдүүлээ яг. Энэ шараг өгчлөөр яг. Хэрээч наашаа тодроод ирж байна. Бясалгай шараар бодчихно. Тийм ээ? За бас нэг гоё тодордог юм чи энэ нач. Ягаад гэвэл маш олон өнгийн одоо ингэж нийлж тод өнгүүд нийлж үж яг зураг бол гоё бүтэж байна шүү дээ. Тэгэхээр өнгийг хослуулж гоё бодож сурах нь бол одоо маш чухал байдаг. Сайхан зурхаас гадна сайхан зурсан зургаан балалж болохгүй. Гэд тодруулаад зурчихдээ тийм ээ. Наан угаа хэсэг чинь биш үү? Энэ тод ногоонг. Тод ногоонг. Энийг нөгөө яг мөн идэх маягахаар хөнгөн дараад ингээд гүйцээгээд удахлаар яг зургийг ингэж гүйцэд гэж боддог. За боронг модынхаа бүчрийг модон бороор ингээ гараад. Тийм ээ. Багш нь ингээ будаж байхдаа гарынхаа даралтыг их хөнгөн дарж байгаа. Ер нь хүргэх төдий. Тэг тусмаа яг будагч нь тод гарна гэсэн үг. За манай хүүхдүүд бол яг харандаа, палмастер, усан будаг тий бүх төрлийг ашиглаж ингэж зураг чимэглэнэ. Бид одоо яг телевизээр зурж үзүүлж байгаа учраас аль болохоор хүүхдүүдтэй ойлгомжтой ирнэ. Хурдан гүйцэд зурхыг ингэж хичээдэг. За ингээ мод зураад ирүүл юм. Одоо юу үлдэж зурд дуусаагүй? Бодод дуусаагүй? Үнэгний цээж хэсэг. Энийг цагаанаар үлдээгээд хэрэггүй. Энд чинь ингээд шараар ингээ бодогдоод ингээд явчихвол нөгөө үнэгч яг уу. Гойж болцсон гош бас.
Ингээд зураг маань яг уу. Тэгээ энэ зургаа ингэж нэг хуудсанд нь байрлуулчаад нөгөө тал дээр нь үлдгэрээ сайхан цэвэр нямбай биччихэд яг уу. Маш гоё одоо та нарын энэ чимэг зураг гэдэг ч юм болох нь шүү дээ. Тэгээ удахгүй та нар чинь сайн зураад ирэхлээр яг үлгэрийн ном зохиодог бүтээдэг ийм хүмүүс болох нь шүү. За үүдийг бол ерөөсөө ингэж гаргачих. Тэгэл жижиг том янз янзаар. Чин цаана байгаа үйл жижиг, наана байгаа үйл яг том байх нь шүү дээ. Энд бол цаана байх нь шүү дээ. Ингээд үнэг хэрэг хоёрын тухай үлдгэрээр сэтгүүлсэн зургаа хүүхдүүдийн авьяасыг сорно, үзнэ, сонсноо, дуулнаа манай хүүхдүүд чинь шүлэг уншина. Номын юутэйсэн шүлэгтэй юу? Тийм. За авч. Чанга уншаарай. Аргалын үтэй барьсан машиныг төрсөн би атархээр нутгаа үлгиймийн бийдэг тэнхэр маань сонгосон асын бараа ширтээ тэлгэр сайхан нутгаа сэтгэл багтан харахад үлээж байгаа салхин үсэж байгаа юм шиг өшөөлт ээжийн гар илээж байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдахад элэг зүрхмэн додол хосгүй баярын нэлмэс хоёр нүдийн минь бөгдөг. За баярлалаа нэмэ. Гой шүлэг. Урангоо юу тэрсэн? Шүлэгтэй. За шүлэг. Тэгэл буданга хэдүүл авьяас өвлүүлээд явчих шүү дээ. Тангадын галсны монгол хүний зүрхний бичээс. За. Би 5 хантай гэрт төржээ, би 5 твтэй дэлхий төржээ, би буурал түүхтэй Монгол төржээ, би бурхад мэндэлдэг дорнодод төржээ, байдаг юм хонх намайг хөлд оруулсан, ботхон бойлоо намайг хилд оруулсан, уухайн гянгоо надад живөр ургуулсан, уртын доо надад ухаан зарлсан, эвдрээс бид хуваахын хүрдээ, эвдрээс бид уржуулгын хүрдээ, энэ бол миний зүрхний бичээс эвлэрсэн цагтаа монголчуудад хүчтэй автан дотроо судран багтдаг атны хаан нуран дээр гэрмэн багтдаг өргөөн тоноор минь наран багтдаг өнхөлзэн дотор минь орчлон орчдгоо би дэлхий хэвтээ гэрээ эзэн би дээшээ заяатай буйны эзэн би дээдсэр зэрлэгтэй Монголын эзэн би 5 хошуу сүргээ эзэн би тал хангаа говийн эзэн би лустай хөх усны эзэн би луутай хөх усны тэнгэрийн эзэн. Энэ сайхан урчуулгийг сайхан цээжилж уран сайхан уншсан урангоодоо баярлалаа. Төвшин жаргал. Харандаа дэвтэр. Нарийн гой харандаа нэн сайхан дэвтэр хичээлийн чухал хэрэгсэл хизээж битэр тустай. Хазаж өнгөд цугуул харандаа минь хугарна гэмгүй гангүйг хавал дэвтэр чинь хатар болчин харандаа дэвтэр байхгүй бол хаан юугаар бичих бол хизээж онцорохгүй. За төвшин жаргалдаа баярлалаа. Ануу юу тэрс? Малчны гэр төлөн би атархээр нутгаа үлгэм гэж оддог тэгэхэр манай лунаслан алийн бараа ширтээд цэлгэр сайхан нутгаа сэтгэл хатам харахад үлээж байгаа салхин үлээлж байгаа юм шиг өшөөлтэй жимнгаар илээж байгаа юм шиг нүргүй сайхан санагдахад илээ зүрхэн догдолж алгүй баярын нулимс хоёр нүдэн бүхтэйг өргөн сайхан нутгийнхаа өчүүн дээр нь төрөөд өнөрөөдөн талийнхаа өнгөт амьдралын төлөө амь биеэ зориулахад ариун нандин зашилтай өгөд өгчөө дээдлийн минь ураа гэж надад хүлээнэ давхлан өнөр Монгол арны минь наран намааг эгүүлж нарийн лэлгэн хүлээж намраа хурд тижээж нарталхан орон минь надад хум нэг бодлон унаглан тулган мөөнө би инхийн сүрчил сандаг энэ нутгийнхаа би эзэн бол ихрэлэн хүү юм ирээдүгийг төмтөгөө олуулах их өр хүлээлийн юм. Ануудаа баярлалаа. Бүжин лав юутэйсэн? Монгол хүний зүрхний бичээс би 5 хантай гэр төржээ, би 5 дэвтэй дэлхий төрж, би буурал үгтэй Монгол төржээ, би бурхан мэндийн дорнод төржээ. Пэдмийн хах намайг хилд харуулахад бетон булаа намайг гөлд оруулахад уухангийн гоо надад жигүүр сургуулсан урчинуудад ухаан сараасан. Эврэс бит хаваахан хүрдээ, эврэс бит уржуулийн хүрдээ. Энэ бол миний зүрхний бичээс эвэрсэн цагтаа монголч бид хүчтэй авдан дотор судрагын багтдаг, атыхан нуурын гэрүүн багтдаг, өргөөн тоноор наран багтдаг, өнгөлсмийн дотор орчлон орчдгоо. Би дэлхий хөвтэй гэрээ эзэн, би дээшээ заяатай буйны эзэн би. Буян заяа. Дуутай юу шүлэгтэй юу?
шүлэгтэй. За шүлгээ уншиж. Миний нутаг Чинтэн ангаа саяны өндөр сайхан нурнууд хойд зүгийн чимэг болсон ой хүчийн уулууд миний шарын намны өргөн их говьод өмнө зүгийн малай болсон элсэн махан говьуд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан оноо хэрлэн онон тулын тунгалаг сайхан мөрнүүд хотол олон юм болсон горих борлог аршаанууд Хүүхдүүдээ найзуудаа хүсэл бодлоо би зүрлээ. Зураас бүхэн минь амтлан баясаа зураг зураг сайхандаа. Хүүхэд бүхий аяастай хүслээ бид нар зурж чадлаа. За ингээд бүтээл төрх агшин гэж сайхан агшин эхэлж байна. Ингээд нийслэлийн 34-р сургуулийн авиасын хүүхдүүдийн төлөөлөл номингийнхэн зургийг үзье. За номын зураач болно. Маш гоё ихцэх ингээ барьчих. Дүрслэл, нар, үүлэн, цаадлын зохиомжийг бас өөрөө зохиогоо сайхан хийцэн. Тэгээ эн чинь бас цатгалан бүдүүн үнэг явж байгаа шүү. Тэгсэн хэрнээл яг уу хэрээний бяцлаганд одоо дурлаад байна шүү дээ. Ийм сайхан зураг зурсан номын доон улмын хамжилт төсөө. Сайн зураач болно. Дараагийн авиаслаг зураач Урангоо. За Урангоогийн модны хэлбэр үнэг нь гүйж яваа зохиомж нь маш хөгжилтэй сайхан гаргасан. Тэгээ үүлдээ хослоод ирэхээр их гоё зураг болчихж шít. Тэгээ доор нь юм бичих зай байна. Үлгэрийг биччихээрэй. Сайхан зураг зурсан Урангоодоо улмын хамжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач төвшин жаргал жигдэхэ манай нэг ангийнхан гэж байгаа шүү дээ. Тэгээ ийм зураач эмчнэр төрж байна. Бас гоё төслөлттэй гүйцэтгэл сайхан зурсан. Тэр хэрэг тэр их хөгжилтэй хөөрхөн гаргасан. Мод нь гоё. Ийм сайхан зураг зурсан төвшин жаргалдаан улмын хамжилт хүсье. Баярлаа. Дараагийн авиаслаг зураач Ану. Жигдэхэндээ ирнэ. За тэр Анугийн үнэгний төрх өөрийн гэсэн хөөрхөн шийдлэр ингээ сайхан хийчихэж байгаа. Энд чинь янз янзаар ингэж хэтрүүлэхтэй гоё хийвэл гоё байдаг. Сайхан зураг зурсан Ануудаа улмын хамжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Бүжин лам. За Бүжин лам эмчийн зураг бол одоо тэр. Бүр агаарт дүүлээ ташгирч байгаа үнгийг одоо их хөжилтэй хөөрхөн зурсан. Бяцлаг нь их том, хошин инээдтэй маягаар, ягт маягаар гаргасан. Бүжин ламдаа баярлалаа. Дараагийн авиаслаг зураач Буян Заяа. За Буян Заяагийн хос томоо. Зурга ингээд группний том ингээд зураад ирэхлээр бас зураг их гоё шийдэл нь гоё гардаг. Тэгээ маш гоё төгс ийм сайхан зураг зурсан. Буян Заяада улмын хамжилт хүсье. Ингээд багсны яадаг үлээ. Оролцсон хүүхдүүдтэй бэлгэн гардвал. Энэ жимсгэн гээд энэ гоё цэлцэгнүүд чихрийг би Монгол хүүхэд гээд энэ ном биш. Энэний хамт гардуулж байна. Энэ Далай Жамцаахийнхаа номыг гүйц сайхан уншаарай. За ингээд амжилттай оролцсон Буян Заяада амжилт хүсье. Ийш нь харуулах юм байна. Бүжин ламдаа амжилт хүсье. Ануудаа амжилт хүсье. Дээр нь энэ номоо аваарай. Чихэр нь урд чинь 50-т байгаа тийм ээ. За энэ номоо гүйц сайхан уншиж шүү. Их юм мэдэж авна да. Төвшин жаргалдаан амжилт хүсье. Урангоодоо амжилт хүсье. Номиндаа амжилт хүсье. За номон бэлгээ аваарэ. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Баярлалаа.